Анх эхэлж явах чинь оюутан байсан. Солонгосын оюутны амьдрал бол эндээ бас тарчих штеп. Тэтгэлэн мэтгэлэг авдаг оюутан бол хичээл нь амар их. Хажуугаар нь ажил хийн. Тэмүүтээ контент их хоббигоор шөнийн нэг өөрийн 4-6 мургаа хүртэл контент хийж суух зав гарна штеп. Тэгэж контент хийж яваад 4 жилийн дараа Silver Button аавна гэдэг чинь үнэхээр мөрөд билж. Одоо тэгээ бодонгот 400 бараг 40-50 мянган хүрсэн гэхээр бас амар итгмээргүй л тав сонсогдоод байгаа. Ингээ бүтээрээ бичлэгрүүг орцгоё. За юу яцгаая. Энэ удаа та бүхэндээ 2003 онд гарч байсан бидний маш олонний сэтгэл хөнөсөн анимашн болох Ах トゥ бавгай хүргэж байна. Олон ч хүн асууж байсан, оруулахыг ч хүсэж байсан. Нэг бичлэг, нэг контент гарах бүр дээр л яг үннийг хэлэхэд бас нэлээд зовддог. Яг ингэж хэлэхээр хүмүүс бүр амар ингээд шинээр сууж байгаа юм шиг айтаа бодох байх л та. Зүгээр мэдгүй ягаад ч юм санаасаа өөрөө нэг жоохон өөрөө зовоогоод идэв. Албааш хаад ч гэдэг юм. Тэгээ угаасаа бас эдитийн тал дээр ч юм уу хоолоо унших өөрөө тийм интро аутро хийх бүх тал дээр л жоохон сайжруулж гэж өгөн боддتي. Би нэг найстайгаа оюутан байхдаа нэг хоолны газар нээжсэн байхгүй юу. За тэгээд хоолны газараа нээлээ. Угаасаа л хүн нь маркетингийн талын хүн болохоор тиймэрхүү контент хийх хүсэлтэй байдаг байсан. Тэгээд яг хөтэ нэгд хоолны газар нээсэн чинь тэрнийхээ промошн маркетинг эдрийг өөрөө хий гэж бодоод яагаад болохгүй гэж бодоод за тэгээд нэгэнт ингэсэн дээр контент хийдэг болёо гэж байсан. Ер нь бол анхны контент гэвэл реакшн гадаад найзуудаа оруулсан дуу мьюзик видео үзүүлээд монгол зонголыг таниулаад хоол мол хэдүүл хуушир бууз хийгээд янз янзын юм байдаг гэсэн. Тэгэл явж тэгэл яг хөтө олон төрлийн контент хийж үзэж байгаа л ер нь одоо арай өөртөө зөксөн контент хийгээл явж байгаа. Би анх эхэлж байхдаа миний хийж байгаа бичлэгийг хүн үзсэн ч вэ, үзээгүй ч вэ, би уусаа өөрөө хийх дуртай, тэр процессэндээ дуртай. Хийсний дараа хинч үзэхгүй өөрөө тэр бичлэгийг орог 10 20 үзэж байгаа. Тэр процессэндээ дуртай байсан. Хинч үзэхгүй байсан би бичлэгийг их дуртай л байсан. 19 онд YouTube эхлээд тэгээ ерөнхийдөө одоогийн чиглэл рүүгээ 21 он хавцаа орсон. 22 он юм болов тэр хавцаа орсон. За ер нь манай YouTube дээр нийт private болгосон, устгасан энэ төрөйг бодвол нэг 200-аас 250 орчим бичлэг болоо. Тэгээд оруулсан кинотой холбоотой контентууд нь миний бодлоор нэг 60-70 орчим байгаа юм болоо. Гэхдээ ер нь л хамгийн баг нэгдүгээрт шахав. Тэгээд нэг хүн зүр хоолоо идэж явахдаа л нэг гоё уйдахгүй бас аль болох эерэг юм авчаасаа гэж бодоод хэрвээ тэгж чадчихвэл за ер нь ингээд сэтгэл хандаг та. Яг би бүр амар сандаг нь миний төрсөдрөөс аахгүй юу. Би тэгээ цагийн ажлыг явж ирсэн Солонгост уусаа оюутан байсан болохоор. Тэгээд ийм хийж яхаар явж ажиллаж хийчихлээ. Юу л нэг тиймэрхүү контент нэсэн, комент хийсэн. Шал хэрэггүй юм хийж яхаар өөр юм болж юм хийж лөө. Би өөрөө уг нь дуртай юм хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тим комент ирэнгүүт амар бакал ороод ирсэн юм бэл. Тэгээд тиймэрхүү л комментууд жоо хэцүүдэг байсан да. Тэгээ яг хөтэ цагийн ирэхээр арай дасж байгаа мэт боловч тэгээд нөгөө хүн чинь зарим үед ингээд нэг жоохон ингээд excited байна. Зарим үед нэг жоохон сэтгэл санаа унтсан байна. Яг тэр үед ингээд коммент уншчихаар муухай комментиг тийм жоохон сэтгэл санаа таагүй муухай коммент таарчаар энэ нөлөөлөд үү. Байгууллагуудтай хамтарч ажиллах амар би өндөр хариуцлага гэж боддог. Ягаад гэвэл тэр чинь байгууллага чинь ингээд манайхтай холбогдоод өөрсдийнхөө ингээд ийм ингээд мэдээллийг хүргэмээр сурчлуулмаар ингэж байгаа шүү дээ. Тэгээд мөнгө төлж байгаа ажил. Тийм болохоор би тэрийг нь сэтгэлд нь хүрэхгүй хийж хүй гэж анх бүр амираад өгсөн. Одоо ч гэсэн адил. За яг YouTube-ыг анх эхэлснээс хойш бол бараг худлаа ярил 3 жилийн дараа л анхны ашиг машин орж ирсэн бахав. Хамгийн анх ер нь ингээд холбогдчихснууд нь гэвэл 22 он 23 оноос юм уу? Мэрсэр газрууд ингээд хамтарч ажиллах өрийн санал манал гэдээ холбогдоод анх удаа тийм үзэж байгаа шүү дээ. Тэмүүт амар гой санагддаг лээс. Бүр амар гой санагдаж байгаа юм чи. Тэр чинь ажиллахгүй шүү дээ. Зөвхөн үнний санал асууж байгаа шүү дээ. Тэг төдийд л амар гой баярлал. Чанаран дээр ер нь нэлээд холбогдлоо. Тэгээд 1 секунд 10 ч гэлтгүй 1 секундэд л таалагдахгүй бол зарим үед тэгээд нүдэ ханаал проект болгочтой юм. Тэгэхээр уг нь бол ер нь нэг бичлэгийг гаргах гэж нэлээд л юм зориулдаг та. Тэр ч одоо анхны ихний 3 жил хийсэн үнчтэй би ингээд ажилтаа байна гэж хэлэх амар хэцүү. Тэгээ явандаа ингээд 3 4 дахь жилээс ингээд нэг жоохон орлого болоод ихтэй болохоор хүн ажиллаа хийж мэж гэж хэлдэг чаддаг болчих. Цагийн ажил гэвэл бол одоо нэлээд хий гэж үзсэн. Солонгост 70 руу гарахаас бусдын хийсэнтэй нэр өрөө. Сайн хүн бүгдийг хийж үзсэн. Ер нь голцоо хүндийн хийдэг байсан дөө. Ягаад гэвэл бас тэгтлээ ингээд хөнгөн ажил хийгээд явах цаг байхгүй. Тэр нөгөөс цалин багтаа болохоор.
хичээлээ хийх ёстой, өөрөө илүү тутам хийх ёстой болохоор арай богинохон цагт хийх нь бодоод хүнгийн хийгээл явчихдаг байсан. Монголд ирээд медиа компанид ажилласан, боловсролын салбарт ажилласан, маркетинг менежерээр ажиллаад ингээд явж одоо эцэст нь ингээд завсарлага авсан контент хийгээ байж байгаа. Тэгээ энийгээ дараа нь яаж өөрчлөх вэ гэхээр ер нь медиа компани болох чиглэл рүү зориод байгаа да. Яг хизээ болох нь бол өөрөө дотроо бодсон юм би.